Одоо ингээд хэрэв анзаарах юм бол бид нар support болон resistance-ээ яг хоёр candle харж иж ихэвчлэн одоо сэтэрсэн үггүй бид нар мэдээд байгаа гэсэн үг. Нэг candle ерөөсө хурдчлахгүй. За жишээлбэл ингээд нэг candle ногоон гарангууд өн чин сэтэрчлээ гэдээ buy арилжаанд орсон чинь буцаад ороод ирж болно гэсэн үг. За ногоон candle гараад ирсэн. Buy гэдээ орсон чинь энэ мань буцаад ороод ирэх боломж байдаг гэсэн үг. За яагаад ингэж буцаад орж ирж байна? Энэ бол fake out. За дараагийн нэршил fake out. За дараагийнх нь fake out. Боёо. За энэ маань болохоор нэг хуурамч сэтрэлт гэж хэлнэ гэсэн. За ногоон дэшээ сэтлэлээ буцаад улаан орж ирлээ. За энэ дээр улаан за буцаад ногоон. За үүнийг болохоор fake out гэж нэрлэж байна. За дараагийнх нь болохоор юу? Ингээд ногооноор сэтлэнгүүтээ буцаад орж ирээд энэ нөгөө зооныхаа гадна энэ юу үлдэх? Зүү үлдэх. За энийг болохоор бас fake out гэж хэлж болно. Тэгэхээр эндээс шууд бас sell арилжаанд орчих болно л гэсэн үг. Ингээд ийм зүү үлдэх. Энэ маань болохоор улаан тий. За энэ маань бас fake out-ийн төрөлд орох юм байна. За гих мэдчлэн байна. За тэгвэл ямар ч гэсэн break out-ыг бүгдээ мэдчлээ, fake out-ыг мэдчлээ. За тэгвэл одоо swap-ийн үүрэг гэж байгаа. За swap гэдэг нь юу вэ гэхээр жишээлбэл энэ break out хийгээд ингээд хөдөлгөөн маань дэшээ гарчлаа гэж бодъё л тэ. За одоо fake out-аас тоглоо шүү. За break out хийгээд хөдөлгөөн дэшээ гарсан. За мэдээж эрэг тэгэхээр ханш маань өснө гэсэн үг. Дэшээгээ өслөө. Өсөөд буцаад нөгөө нэг хөдөлгөөн маань орж ирэхдээ өмнө нь энэ resistance байсан зон дээр ирээд дэшээ явдаг. За энэ дээр юу үүсэж ийн вэхээр энэ resistance маань одоо сэтэрснийхаа дараа одоо support болж ийн буюу өөрийнхөө үүргийг сольж байна. Өмнө нь эсэргүүцэл болж өгч байсан бол одоо болохоор support буюу дэмжлэг болж өгөөд үүргээ сольж ийн гэсэн үг. За үүнийг болохоор swap-ийн одоо дүрм гэж нэрлэдэг. Swap буюу солигдох, үүргээ солих гэсэн үг. За мэдээж хэрэг доошоогоо энд тэ сэтэрснийхаа дараа буцаад энд resistance боллоо. Support маань сэтрээд дараа нь resistance боллоо. Хөдөлгөөн өргөлөө доош явлаа. Энэ болохоор swap-ийн дүрм буюу одоо юу байх нэ? Үүргээ солих хөдөлгөөн байх нэ. За ийм байна. За тэгвэл одоо бүгдээрээ body chart-н дээр харцгаая. За алтыг харах уу бүгдээрээ юу харах уу? За евро USD-ийг харах үзье. Daily time frame байвал яаж байна? За daily time frame дээр тэгвэл ямар зүйл үүссэн байна вэ? За энд нэг орой үүссэн. За энэ оройг ингээд харангуут энэ маань нэг удаа fake out хийгээд за энэ fake out-ууд хийгээд доош унтсан байна. Тэдрэл fake out гэсэн үг. За энэ дээр маш гоё одоо fake out хийсэн байна. За тэгвэл одоо энэ support resistance зоныг хэрхэн зурх вэ гэхээр бүгд анхаараарай. Support resistance зоныг тухайн одоо candle-ийн week-ээр зурнаа. Буюу энэ week буюу энэ зүүгээр зурж байна. За энэ зүү. Тэгэхээр энэ зүүний хаана ихтэйгээс ханш маань ирээд унах боломжтой гэсэн үг. За энэ тал байна. Энэ зүүний тал бай гэсэн үг. Ингээд дөнгөж шүргээ доош унж болно. Эсвэл яг нь гол хавцаанаас унж болно, бүр дээрээс унж болно гэсэн үг. За тэгэхээр энийг болохоор зон буюу талбай гэж нэрлэдэг байгаа. Support resistance талбай. За энэ дээр нэг resistance үүссэн. За түрүүний бид нар хэрвээ нэг candle хараад арилжаанд орвол яах нь вэ? Энэ дээр ногоон өгсөнгүүд нь buy орсон чинь юу болох нь вэ? Буцаад fake out болоод ороод ирсэн. За тэгээд хоёр удаа энд бас weak үлдээгээд за угаасаа энэ дээр маш хүчтэй resistance болж өгөөд доошоогоо унсан байдалд харагдаж байна гэсэн. За дараа нь тэгвэл support-ыг харъя л да. За энэ дээр ингээд хоёр удаа ийм weak байна тий. За тэгвэл энэ weak дээрээс weak-ийг ингээ харах юм бол энэ дээр support болж өгсөн. За энэ support-н дээр нэг удаа байгаад хоёр удаа байсан.
За тэгэхээр хэрвээ та нар анзаарах юм бол үргэлжлээд ингээд цаашаа өсөх эсвэл үргэлжлээд цаашаа унах албагүй ч гэсэн support resistance дээр ханш маань ирээд заавал нэг reaction өгдөг буюу заавал нэг хариу үйлдэл үзүүлдэг гэсэн үг. За жишээлбэл энд support зон ингээд үүссэн байлаа тий. Үүссэн байна. За өмнөх энэ оройнуудын дэмжлэгийн зон гэсэн үг. Эндээс ханш маань дээшээ хурж ирлээ. Эндээс resistance. Энэ хараа. Resistance үүссэн хөдөлгөөн маань унж ирэхдээ энд support дээр нэг удаа дээшээ ойгоод ахаад энэ үүссэн resistance-ийг нэг удаа шалгаад буцаад доошоо ойгоод тэгэнгүүтээ энд үүссэн support дээр ахиж дээшээ ойгоод за тэгээд энэ дээр fake out хийгээд дээр доошоогоо яасан байх нь. Окей. Ингээд сэтэлд ороод ирсэн. За сэтэлж орж ирснийхаа дараа юу болсон бэ? Сэтэлд орж ирээд буцаад дээшээ ойхдоо энэ дээр swap-ын дүрэн буюу энд support болж исэн чинь resistance болоод за энэ дээр хараа fake out амар хийцэн. За тэгээд доошоогоо ингээд унтсан байна. Окей. За ингээд бүгдээрээ өнөөдөр зөвхөн нэг шинжилгээний арга барилыг үзснээрээ маркетинг ядаж ойлгодог болчихлоо гэсэн. Яасан бэ? Support, resistance хоёрын хооронд ханш маань хэрхэн явж байгаа вэ гэдгийг яг одооний бодит чартан дээр бүгдээрээ ингээд ойлгож сурчлаа. За ингээд support resistance-ийн энэ хичээлийн хувьд бол ер нь яг шинжилгээний суур арга барил гэдгийг бүгдээр ойлгох хэрэгтэй байх нэ. Тэгэхээр бидний хувьд бол арилжаанд хэрхэн оролцох боломжтой байсан бэ? Тэ? Support resistance хоёрын хооронд энэ хоёрын хооронд buy sell арилжаанууд хийж болох байсан байна. За тэгээд энэ дээр буцаад нөгөө нэг swap-ийн үргэн дээр resistance өгөө доошоо хөдөлгөөн маань унсан байдалтай харагдаж байна гэсэн үг. За ийм байна. За тэгвэл өмнөх чартнуудыг ихэд харъя л да. За эндээс хөдөлгөөн дээрээс унсан байна тий. За ингээд энэ хараа ингээд унсан байдалтай харагдаж байна. За энэ дэр би нэг юм тавханд харуулъя л да. За ингээд хөдөлгөөн унаад за энд унсныхаа дараа дээшээгээ өсөөд бусаад унсан. За тэгвэл энэ оройнд юу үсэж байна? Resistance үсэж байна. За ингээд энэ resistance маань дээшээгээ сэтэрсэн үү? Сэтэрсэн. За дээшээгээ сэтрээд буцаж орж ирэхдээ юу болж байна энд? Swap-ийн үргийг гүйцэтгэж байна. Энэ resistance дээшээ сэтэрлээ буцаж орж ирээд энэ resistance чинь support болчлоо. За ингээд support болсныхаа дараа эндээс хөдөлгөөн маань дэмжигдээд дээшээгээ нэг удаа хөдөлгөөн өсөлтийг үзүүлсэн байна гэж харагдаж байна гэсэн. За гэх мэтчлэн ингээд чартуудыг харах юм бол бүгдээрээ тэгвэл дараагийнхаа хичээлийг үзэхээсээ өмнө юу хийх ёстой вэ гэхээр за чартаа ерөнхийд нь хараад support resistance маань хэрхэн ажиллаж байна вэ гэдгийг харах ёстой гэсэн. За энэ яраалуудын resistance зон энэ дээр ирээд хөдөлгөөнийг доошоо унгасан байдалтай харагдаж байна гэсэн. За тэгвэл бас энэ яраалын resistance зон дахиад хөдөлгөөнийг доошоо унгасан. За гэх мэтчлэн бүгдээрээ хөдөлгөөнүүдийг хараад support resistance маань яг хэрхэн бидэнд үйлчилж байна вэ гэдгийг харах ёстой. За энд байсан resistance zone маань хөдөлгөөнийг энд нэг удаа weak-үлдээгээд доошоо унгасан байна. За тэгээд энэ доошоо унахдаа өмнө үүссэн энэ support zone, энд үүссэн support zone-ыг доошоо сэтэлсэн. Энэ оройны support zone болсон шүү дээ. Энэ support zone нэг удаа fake out хийгээд энэ support zone дээр мэдээж fake out хийсэн учраас нэг удаа өсөлт үзүүлж байна. За тэгээд өсөлт үзүүлснийхаа дараа break out хийгээд за break out хийгээд буцаад retest буюу нөгөө нэг swap-ийн үргээрээ энэ support zone чинь resistance болсон учраас нэг удаа ирлээ доошоо унлаа буцаад ирлээ сэтэлж чадаагүй. За эндээс яг энэ ойсон гэсэн rejected candle гарах үед бид нар sell арилжаанд орж болно. Доошоо пан унсан байна. За ингээд зөвхөн support resistance-ыг ашиглаад бид нар арилжаан дээр амжилттай ингэж арилжах боломжууд байна гэсэн үг залуусаа. Тэгээд угаасаа мэдээжийн хэрэг дараа нь support resistance-ыг ашиглаад мөн наривчсан шинжилгээнүүдийг ашиглаад бид нар илүү нарийн илүү сонирхолтой маркета уншиж сурнаа. Тэгээд залуусаа дараагийн хичээлийг ч гэсэн шантралгүйгээр анхааралтайгаар сайн үзээрэй. Тэгээд өнөөдөр бас нэлээд урт хичээлүүдийн нэг байлаа. Тэгээд дараагийнхаа хичээлээр уулзалтаа түр баяртай залуусаа.